За Binance дээр гэрийнхээ 5 дахь орчин нөхцлөөс арилжаа хийж ашиг болох сонирхолтой хүмүүс анхаарлаа хандуулаарай. Миний Binance аккаунтнаас миний энэ 3100 Америк доллараар арилжаа гэдэг мөнгө олж өгдөг ботыг Gemini Google-ийн гаргасан хэмэл оюухны тусламжтайгаар хөгжүүлсэн байгаа. За тэгээд миний энэ хийсэн бот ерөөхдөө бол 24 цагийн туршид над дугаар 3100 USDT-гээр криптокойнуудыг хямдхан худалдаж аваад үнэн өсөх байдлаар зарж ашиг олно. Зарим тохиолдолд ерөөхдөө бол мөнгө алдна, зарим тохиолдолд ашиг олно. Гэхдээ миний хувьд бол ерөөхдөө олж байгаа ашиг нь алдж байгаа алдагдлаас өндөр багтал болж байгаа. За тэгээд сүүлийн өдрүүдэд энэ ботыг Binance аккаунтанд яг жинхэнэ мөнгөөр арилжаа хэлгүүлээд туршиж үзлээ. Арилжааны үр дүн бол үнэхээр гайхалтай байна. Яг одоо крипто ертөнц уналттай байгаа энэ эрсдэлтэй үедэр энэ бот ашиг олж чадчихна. Тэгэхээр миний бодлоор ерөнхийдөө бол крипто ертөнц тогтвортой өсөлттэй байгаа үед бол ашиг олно гэж харагдаж байгаа. За тэгэд нэгдүгээрт энэ ботныхаа үр дүнг би туршиж үзээд итгэлтэй байгаа учраас 2 сарын хугацаанд та нарт үн төлбөргүй энэ ботыг ашиглах боломжийг олгож байна. Та нар энэ ботыг ашиглаад Binance аккаунт дээр арилжаа хийгээд үз. 2 сарын хугацаанд ямар үр дүн гарах нь тэрийг шалгаад үз. За тэгэд шалгаж үзээд тэрөө та нар ашиг олж чадах юм бол 2 сарын дараагаар ерөнхийдөө бол төлбөрлийн чанал дээр би сигналуудаа тавиад явна. За тэгэд энэ ботыг ашиглах сонирхолтой хүмүүс одоо анхаарлаа хандуулаарай. Яаж энэ ботыг ашиглаж арилжаа хийх нь тэрийг нь би танарт тайлбарлаад өгье. За энэ ботыг ашиглаж арилжаа хийхин тулд яг энэ үзэж байгаа бичлэгнийхаа description-ийг шалгах хэрэгтэй. За энэ чинь бол бичлэгний нэр нь харагдчихна. Тэгээд бичлэгний нэрнийхэн доотлолт нь description хэсэг нь байгаа. За тэгээд энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор би 2 линк оруулсан байгаа. Энэ бол миний одоо Telegram community channel-уудын линк нь байгаа. За эхний линк нь болохоор миний төлбөртэй чаналын линк, хоёр дахь линк нь болохоор төлбөргүй community channel-ын линк байгаа. Тэгэхээр та нар хоёр дахь линкээр нь миний төлбөргүй чанал руу үнэгүй чанал руу ороод ирээрэй. За тэгэхээр хэрвээ та нар миний үн төлбөргүй чанал руу ингээд орох юм бол энэ ч миний арилжааны ботны тавьсан сигналууд нь харагдчихна. За Монгол цагаар оройны 4:31-т Pol гэдэг койныг USDT-гээр миний энэ бот худалдаж авсан байна. Монгол цагаар өглөөний 8:43-ийн үед Sand гэдэг койныг миний энэ бот USDT-гээр худалдаж авсан байна. Тэгэхээр эн чинь сигнал гэхгүй. Та нар ердөөсөө энэ зүйлийг дагаад Binance дээр өөрсдөө арилжааийнэ гэсэн. Хинлүүч мөнгө явуулахгүй, хинлүүч мөнгө шилжүүлэхгүй ердөөсөө өөрсдийнхөө Binance арилжаанд аккаунтын дотор л арилжаа байна гэсэн. Ойлгосноо. За тэгэхээр яаж энэ крипто арилжааны сигналыг дагдгийг те тэрийг одоо тайлбарлая. За энэ сигналыг дагахын тулд хамгийн эхлээд хоёр зүйлийг маш анхааралтай харах хэрэгтэй. Эхнийх нь энэ сигнал ямар цаг хугацаанд тавигдсан байна. За цаг хугацаа нь бол энэ чинь харагдаж байна. Өглөөний 8:43-д тавигдсан байна. Хоёр дахь нь болохоор энэ Sand гэдэг койныг энэ бот ямар ханшаар худалдаж авсан байна. Тэрийг нь харах хэрэгтэй. За худалдаж авсан ханш нь бол энэ чинь харагдаж байна. Тэг цэг 14.03. За тэг цэг 14.03. Энэ бол энэ ботны Sand гэдэг койныг худалдаж авсан үн ханш. За тэнгуут нь та нар яах юм бэ гэхээр Binance-ийн аккаунт руу ороод трейд дээрээ дараад спот дээрээ дараад за тэнгуут та нар энэ чинь Sand гэж хаагаад өгнө. Нөгөө ботны худалдаж авсан койныг Sand гэдэг. Тэгэхээр одоо Sand гэж хаагаад энэ Sand USDT-г сонгоно. За тэгээд Sand USDT-г сонгонгууд Sand гэдэг энэ койны чарт нь чинь ингээд гараад ирж байна. За тэгэнгүүт одоо энэ ч миний маусны курсорыг дагаад хараарай. Энэ ч одоо 0.1496 гэж харагдаж байна. Энэ бол яг одоогийн Sand гэдэг койны үн ханш нөхгүй. Тэгэхээр ботны худалдаж авсан үн ханш нь тэг цэг 14.03. Яг одоогийн үн ханш нь тэг цэг 15.00. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ ботны худалдаж авсан үн ханшнаас нь өссөн байна гэсэн. Хэрвээ өссөн байх юм бол та нар энэ сигналыг дагаад хэрэггүй.
Хэрвээ өссөн байх юм бол энэ сигналыг алгас. Харин эсвэргээрээ ботны худалдаж авсан үн ашнаас одоогийн үн ашин унтсан байх юм бол энэ ботны сигналыг дагаж болно. Тэгснээр ерөнхийдөө бол та нар бүр миний арилжааны ботноос илүү ашигтай арилжаанд орж ийнэ гэсэн үг. За тэрийг би танарт одоо бүр ойлгомжтой тайлбарлаад өгье. За энэ бол Sand гэдэг coin яг одоогийн чарт наа тийм. Энэ бол миний одоо энэ ботны интерфейс нэгээ. Тэгээд та нар Binance-ийн Sand гэдэг coin чартыг энэтэй ингэж харьцуулах юм бол яг адилхан байгаа. За тэгээд энэ бот өнөөдөр Sand гэдэг coin-ыг огцом унаад энэ эрэнгүүт нь хөдөлж авсан байна. Ерөнхийдөө энэ бот үргэлж ямар нэг coin-ыг огцом унсан үед нь хөдөлж авдаг. Шалтгаан нь бол ерөнхийдөө бол буцаж өснө гэж тооцоолж байгаа. Огцом унгууд нь хөдөлж аваад буцаад өсөнгүүт нь зарна гэсэн зорилготой байхгүй. Маш энгийнээр тайлбарлах юм бол. Гэхдээ тэрэн дотор бол маш их судалгаанууд бол орсон байгаа мэдээж. За тэгээд бот энэ ч хөдөлж авсан байна. Sand гэдэг coin-ыг. Хэрвээ та нар Sand гэдэг coin одоо 5%-аар унаад энд ирсэн байх юм бол та нар энэ ч хөдөлж авна гэсэн үг байхгүй. Тэгснээр ерөнхийдөө энэ ботноос илүү ашигтай байршил авчиж байгаа. Sand гэдэг coin ингэж унаад яг нөгөө англи үсэг байдаг шүү дээ. V гэдэг үсэг байдаг. V. Яг V shape-ээр ингэж явсан байгаа байхгүй. Ингэж унаад буцаад өссөн байна. Харж байна уу? Тэгэхээр та нар миний ботноос доор худалдаад авчих юм бол илүү ашиг болох боломжтой гэсэн. Илүү хурдан ашиг авах боломжтой гэсэн. За ер нь ингэж та нар ерөөхдөө бол энэ үн төлбөргүй сигналуудыг дагна. Дахиад товчхон тайлбарлая. Энэ сигнал дээр ботны худалдаж авсан coin, худалдаж авсан үн ашин Binance дээр уналттай байх юм бол та нар худалдаж явна. Худалдаж авсан үн ашин Binance дээр өссөн байх юм бол худалдаж болохгүй, алгасан. За яаж энэ сигналаар coin худалдаж явах юм? Одоо би тэрийг тайлбарлая. Анхаарлаа маш сайн хандуулаарай. За Sand гэдэг coin яг одоо тэгцэг 15 18 гэсэн ханштай байна. Хэрвээ та нар тэгцэг 15 18 гэсэн энэ ханшаар нь худалдаж авахыг хүсэх юм бол энэ ч тэгцэг 15 18 гэж оруул. Тэгцэг 15 18. За тэгэнгүүтээ хэрэг хэмжээний Sand coin худалдаж авах тэрийг энэ amount дээр нь оруулна. За 1000 Sand coin худалдаж авах юм бол энэ 151 USDT болох юм байна. За тэгээд buy Sand гэсэн конопон дээр дарангууд Sand гэдэг энэ coin-ийн одоогийн аншин миний захиалгын анш дээр очингууд худалдаад авчна гэсэн автоматар. Sand гэдэг coin-ийн яг одоогийн аншин тэгцэг 15 18 дээр очингууд нь автоматар худалдаад авчна гэсэн. За тэгээд захиалагч нь болсны дараагаар Sand гэдэг coin-ийг худалдаж авсныхаа дараагаар шууд зарах захиалга өг. Зарах захиалга ерөөхдөө худалдаж авсан аншнаас жоохон өсгөл өгч. Ерөөхдөө 1-2% өсгөхөд болох байх миний бодлоор. За тэгээд би энэ ч одоо зарах захиалга тэгцэг 15 18 гэж оруулсан байна. Энэ ч болохоор тэгцэг 15 euro гэж оруулсан байна. Тэгээд хэрэг хэмжээний Sand coin зарахын тэрийг ийш оруулна. Тэгээд sell Sand дээр дараад болоо. За тэгэнгүүт миний худалдаж авсан 1000 Sand coin тэгцэг 15 18-аас өсөөд тэгцэг 15 euro дээр очингууд нь автоматар бусаагаад USDT рүү зарчна гэсэн. Ингээд та нар ерөөхдөө бол энэ арилжаанаас 1-2% ашиг олж байна гэсэн. За тэгээд яг миний ярьснаар 100% биш өөрөөсөө судалгаагаа хийгээд үзээрэй. Ямар ч тач ерөөхдөө бол би ингэж copy trade хийн. Хэрвээ мануулаар ямар нэг автоматчлагдсан бот ашиглахгүйгээр өөрөө арилж яана гэх юм бол би ингэж хийн. За би Binance-ийн тухай ямар ч мэдлэггүй Binance дээр бүр аккаунт нээж амжаагүй хүмүүс байх юм бол анхаарлаа хандуулаарай. Facebook дээр freelance Mongolia гэдэг юм бол миний Facebook-ийн пэйж гараад ирнэ. За тэгээд та нар энэ freelance Mongolia пэйж рүү орсныхоо дараагаар энэ freelance Mongolia пэйж рүү орсныхоо дараагаар videos гэсэн энэ сэсэн дээр нь коноп дээр нь дараарай. Videos конопон дээр дарангууд Binance-ийн тухай үн төлбөргүй видео хичээлүүд гараад ирнэ. За Binance бүртгэл үүсгэхийг мэдгүй хүмүүс бол энэ бичлэгийг үзээрэй. Ерөнхийдөө яаж Binance дээр бүртгэл үүсгэдэг, Binance-ийн гүөх баталгаажуулалтыг яаж хийдэг тэр тухай заасан байгаа. Тэгээд Binance-ийн данс цэнэглэх, Binance дээр хөссөн coin-о хөдөлж авахыг энэ бичлэгнээс үзээрэй. Ерөнхийдөө бол жишээ үзүүлсэн байдлаар дэлгэцэн дээр бүх юмнуудыг чинь заагаад өгсөн учраас дэлгэцэн дээр гарч байгаа юмнуудыг дагаж хийгээл болов. За
Ингэж ирэхэд бол та нар миний өгч байгаа 2 сарын боломжийг ашиглан энэ ботыг дагаад арилжаа гэдээ үз ашиглаж чадах нь үгүй өөрсдөө хар. За тэгээд та бүхэндээ гэж хэлэхэд ерөөдөө бол би одоо албан ёсны арга замаар мөнгө олох шийдвэрийг гаргасан. Ер нь бол найдвартай, ер нь албан ёсны ерөөдөө бол найдвартай арга замаар мөнгө олох шийдвэрийг гаргасан. Ямар ч тач Binance дээр арилжаа хийж байгаа миний хувьд бол Binance байхгүй болчтгүй бол арилжаа их боломжтой байсаар байх болно. Binance байхгүй болчтгүй юм бол би Binance дээр арилжаа хийсээр байх болно. Тэгээд Binance байхгүй болсон ч гэсэн өөр ямар нэг exchange дээр би бас арилжаа их мэдлэгтэй. Ингээд ерөөхдөө үн цэнтэй мэдлэг олж яваад яг тэр мэдлэгээрээ ингээд ашиг олно. Энэ нь бол ерөөхдөө бол надад зөв санагч байна. Тэгэхээр ерөөхдөө крипто арилжаа, компьютер тоглоом зохион бүтээх ингээд ерөөхдөө гой гой зүйлүүдийн тухай энэ YouTube сувг дээр ирээдүйд бичлэгүүд тавигдана. Тэгээд та нар миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. Би бол Монгол программист, IT-ийн мэрэгжилтэн. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Peace.